байна уу? Бичлэгт маань тавтаа морил. За өнөөдрийн бичлэгээр нэгэн бас шинэ төрлийн бичлэг хийж байгаа. Тэр нь мейкап артистуудаар би нүрээ бодуулаад ер нь та бүхэндээ бас Монголд байдаг мейкапын студ, мейкап артистууд ямар артистууд байдیں, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдیں, их мэдлэн артистуудаар нүрээ бодуулаад нэгэн видео контент бэлтгэх гэж сууж байгаа. Тэгээд өнөөдрийн хамгийн ихний зорж ирсэн студ маань номер 78 гэдэг студ байгаа. Тэгээд номер 78 студийн мейкап артист Сүги маань өнөөдөр миний нүрийг бодсон байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэгээр бид хоёр нэгэн ийм сонирхолтой мейкапыг хийсэн суужийн. Тэгээд чамд ямар санагдсан мейкап хийхэд? За бас их хөвчлөлтэй байлаа. 100 цагийг санагдуулсан бодлыг хийхэд нэр зэрсэн. Тэгээд тодорхой хавцтай бас их хөвчлөлтэй. Үнийн сонголт аримтай гоёлаа. Тэгээд энэхүү бодлыг яаж хийсэн? Тэгээд бас дунд нь сонирхолтой хэдэн асуултууд асуусан. Хөвчлөлтэй яриануудыг маань цааш нь өргөжүүлээд үзээрэй. LOV를 붙여보면 사랑인 것 같고 Say goodbye를 붙여보면 헤어질 것 같아서 Бидний доод төрхсөн бидний яаж явуулъя? Би ерөөсөө ингэж нэрэ боддог. Бидний доод ийм оранж буюу тасаа манд ер нь болохоор бидний доод хөвгөлтөнд зориулж тавьсан байна. Одоо болохоор би ногоон консилер тавьж байна. Тэгэхээр улаал бүх төрчих байна. Өөр юм өөрөө бодхоос өөрөө өөртөө багшлаа. YouTube гэдэг сайхан багшаараа залгаа. Би хэдэн асууж болох юм? Нэг хэдэн асуулт хэрэгтэй болно. Өөрөө мейкап асуусан зүйлтэй гэлээ. Манай сумка нөгөө хүмүүс мейкапын асуусан. Яна би мейкап артист. Хэдэн жил мейкап хийж байгаа? За ер нь бол би өөрөө зураач мөрчтэй. Зураач? Тийм. Вау. Тэгээд яг мейкап хийгээд 3 жил харьцуулж байна. Тэгээд номер 78 студиуд сайхан нэгсэн шүү дээ. Тийм. Сайхан нэгдээд студ маань олон хүмүүсийг удаа би инстаграмаар танихыг хардаг л та. Тэгээд та нарыг бичлэг хийхээ зөвшөөрсөнд маш их баярлж байгаа. Баярлалаа. Тэгээд ямар мейкап продактсанд ер нь дуртай вэ? Яг миний өөрөө хувийн дуртай зүйл үү? Тийм. Брэнд ч юм уу. Бүтээгдэхүүнүүд ер нь ямар бүтээгдэхүүн? За янз бүртэй. За жишээлбэл тэн дээр болохоор ихэд би дуртай байдаг. За крем дээр болохоор одоо сүүл үед би оригинал брендийн кремийг бүтээгдэхүүн хэрэглэж байна. За энэ надад бас илүү таалагдсан. За тэгээд Maybelline бас зүгээр Estee Lauder. За мөн Nars ер нь их дуртай. Тийм нүднээс их гоё таалагддаг. Би ерөөс хэрүүлж үзээгүй. Ер нь Монгол нэг байдгүй болохоор хэцүү шүү дээ. Гадагшаа явахаараа л нэг юу хаал дэлгүүр байвал орж амнаа хийсэн шүү дээ. Тийм ер нь бол Монголд нөгөө яг албан ёсны зөвхөн байхгүй захиалж тахгүй бол тэгээ гоё гэдэг юм. Ямар бараа надад тэн нь айгүй таалагдсан. Тийм. Цэн нь тийм гаралт нь маш гоё гардаг. Бараг л өөрөө уусаад байгаа юм шиг санагдсан. Тийм үү? Тийм. Айгүй гоё санагдсан. Мгой хөнгөн дарж бодсон. Одоо мэдэрч шүү дээ. Олонний танил хүмүүс нэрийг бодсон спонж уу? Тийм наач тэгээд энэ л яг тэгсэн багснууд төлөвлөж байгаа. Тийм. Спонж нь нэг удаагийн ашигладаг танаа. Яг бас хэдэд ашиглана. Гэтэ нэг хүнээр бол
нэг удаа ашиглаад тэгээд тэргээд цэвэрлээд ариут талын аппарат нь оруулаад тэгээд тэрхэлтэй юм студиуд хийх хэрэгтэй тийм. Өмнө нь яг бас ийм мэдтгүү ч юм тийм байхад нэг юу л спонжор бараг хэдэн мэдэл бодоод байгаа юм бэ. Тэгдэгс шүү. Тийм тэр чинь одоо болохгүй л дээ эрүүл хангалаасаа. Тэр мэдээлэл таймер их яваад дэгс шүү дээ. Саналгоо. Тийм Instagram-аар л харж ирсэн. Тэгээ өөрөө бүтээгдэхүүн дуртай юу, шингэн бүтээгдэхүүн дуртай юу? За юу нь аль аль нь бол одоо яг шингэн усан сортой крем бол гоё. За тэгэл гоё блаш ч юм уу нүрээ гэвэл газар мөлч нь бас дуртай айгу гоё байдаг. Өөрийн одоо ингээд мейкапын нүүр будай явуулын юм байгаа шүү дээ. Крем пудр гэдэг. Тэр дундаас хамгийн дуртай 3 бүтээгдэхүүнийг нэрлэвэл яг юугүйгээр ингээд мейкапыг төсөлж чадахгүй. За мэдээч крем нэгт фаундейшн. За хоёрт болохоор хөмсгний будаг надад маш чухал санагддаг. За тэгээд чишүүлэгч бас надад маш чухал санагддаг. Энэ гурав. Тийм. Энэ гурыг тавьсан байдаг юм. Энэ бочих юм. Надад бол нэг хацрын өмлөгч тэгээд крем бас нэг хэрэгтэй л. Тэгээ уг барьстал нэг хэрэг байна. Юм шиг санагддаг. Тэгээд ч бас уг барьстал крем сонгоно. Тэгээд оруулах гэдэг. Оруулах нэг жоохон өнгөтөлх юм бол их амар буцсан ч дутаагүйч. Мейкап артистээр ажиллах юм гоё вэ? Ямар мэдрэмж нь гоё гэдэг. За ганц гоё мэдрэмж байна да. Ямар вэ? Үйлчлүүлэгч маань яг бодолсон хүн маань бодолтондоо сэтгэл хангалуун тэрнээс аз жаргал мэдрээд талан тараа тэгээ байж хат бүр амар гоё байдаг. Тэр л даа байна да. Тийм тий. Тэрийг л яг бас нэг хэдэн цаг бодож байгаа шүү дээ. Яг өдөр одоо сүр кремээ тавьсан. Гэрлээ тавьсан. За одоо өөд аргач ганц нэг жоохон өөд арчнаа. Өөд аргач нь ямар өөд аргач вэ? За энэ Сэм гэдэг брендийн өөд аргач байгаа. Солонгос яг тий. Тийм солонгостэй. Солонгостай болтортой юм л шүү дээ. Өөд аргач чинь өөд аргачаар алдартай гэдэг. Тийм. Ер нь надад гэсэн ер нь амар таалагдсан. Тийм аюу тачгүй дарна. За өнгөний хувьд ч гэсэн боломж. Монгол зардаг тий. Зардаг гэж. Энэ бүлний аа. Нэг консилер дууссан. Танад дэрэс бодог зардаг юм уу? Тийм. Ханаас орж ирд юм уу? За Америкаас болон Солонгосоор дамжуулан Канада, Австралийн бүтээгдэхүүн байна. Тийм цөөхөн байдаг шүү дээ Монгол. Тийм. Ер нь бол байхгүй. Чи Миранда Керри гэдэг бах тий. Victoria's Secret-ийн Angela. За тэрний өөрөө хийсэн Tora гэдэг алдартай. Маш алдартай брэнд байгаа. Тэр болохоор илүү байгалийн найлахаар алдартай байдаг. Тийм. Танад Тийм манад орж ирж байгаа. Тийм. гоё хүн шүү дээ. Тийм. Тэгээд олон хүмүүсийн нүрийг боддог, зураг авахд нүрийг боддог шүү дээ. Тэгээд юу тэр тэгж байхад нэг гоё хөвчлөлтэй явдлууд дөрөв тохиолддог. Ямар хөвчлөлтэй явдал нэг яриад шаа. За олон зураг авалтын ард ажиллаад байдаг ш танах. Тийм. Олон ажил бас ажилласан мөлий. Дараа бүтээл зураг харах. Тийм тэгээ бүр амар гоё зургууд идэл шүү дээ. Аа. За хөвчлөлтэй явдал гэр чинь заахгүй. Дандаа л ингээл нэг хэмээн байж байгаа. Тэгээ яг тэгэл хоорондоо гоё юм хүн хөвчлөлтэй юм яриад чичээдэг юм нэг хөвгтэй явдал гэр яг ингээд санахгүй л та яг одоо талангаас санахгүй юм. Тийм. За танахаас гоё будаг авах гоё юм байна да. Тийм. Бас найдвартай газараас авахгүй
яваад тийм хөлбөмбөг. Тийм шүү дээ. Нэг үнээр нь жинхэнэ үнээр нь. Манайх бас нэг онцлог нь болохоор аяагаа яг бүтээгдэхүүн нийлүүлдэг хүн маань өөрөө нөгөө доктор хамгаалж байгаа яг нөгөө найрлага талаасаа гоо сайхны. Тийм болохоор яг тэр хүнээрээ бид нэр судлуулад юу сайн байна. За тэрийг оруулж ирдгээрээ онцлогтой. Кора брендийн савн хүртэл байгуулдаг үстэй савтай байхгүй юу? Тийм лакшери. Танаас ч яг хөөрхөн цэвэрхэн гоё студ шүү. Манай онцоос сэтгэл гаргасан. Одоо 100 болж байгаа юм чинь охтуудаа яг ямар бодолтой зүгээр зөвлөмөр юм. За би бол яг 100 болж байгаа юм ерөөхдөө гоё гэгээлэг өнгөтэй. За хитрхийн нөгөө бараан өнгө ерөөхдөө бараан өнгө их бага ашигладаг болсон санагдсан бас. За тэгж өдрөгцсөн одоо сүүлийн зураг авалтууд фэшн талдаа ч гэсэндээ материал нөлөө хамгаалсан гэсэн тэр нь ч бас зуны цагт их илүү хүн харагддаг. Тийм зузаан суур тавихаар хит хүн санагдаад яваад арай өвөл мөвөл ч юм уу тийм байвал зүгээр тий. 100 болохоор гой хөнгөн яг энэ тавьсан баа суур шиг амар таалагдаж. Битэнд хэл өөр сайхан өгөөд крем харж өгш. Өөр эдэм байна хүнээр ямар санагдсан ямар мэдрэмж гоё юм. Бүр гоё юм санагдсан. Би өөрөө яг ийм гоё хөнгөн суур яг нэг тавьдаг байхгүй. Тийм бас зөвхөн байна гоё тийм. Тэр нэг авахта крем сонгож авахта юу яад тийм жоохон өө тархалтай крем сонгож аваад байхгүй. Илүү өтгөн фаундейшн тийм. Тэгэхээр тэрийг бас ягаад арай бас 100 болж байгаа болохоор би тэрийг бас солимоор байгаа байхгүй. Өвөл мөвөл бол яах вэ? Тийм суур байх. Зүгээр. 100 болохоор гоё хөнгөн сууртай. Тэгээд гоё хөнгөн өөр бодолтой байвал арай л охинлог. Тийм. Тэр нь жоохон өнгөлөг нүдний тань нүрээ бодлоо илүү хүнээс жоохон залуу харах болох талтай. Тийм. Тэгээд би бас цаашдаа гоё өөр артистуудаараа бас нүрээ бодуулж мэддэм үү гэж бас бодож байгаа. Бүгдээрээ л яг артистууд бас өөрсдийн гэсэн тийм арга байдаг. Тийм юм. Тэдний нас хүмүүс сонирхолтой юм бол бас зарим хүмүүс мэддэг шүү. Гоё ингээд танах шиг юм гоё студийн нууцлаад ингээд маш их бүтээгээд ингээд байждаг. Бигээс нэрээс хүмүүс харуулмаар байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ бас хүмүүс юм тийм зүгээр л нэг хөөрхөн байхгүй тий нэг юм хийдэг бүтээдэг хүмүүсийг бас дагмаар агмаа. Тэгээ танаа ажиг бас ингэ оруулчих тий. Охтууд манаас дагаарэ. Гоё зураг авалтуудыг хийдэг. Гоё хөдөлмөрлөдөг хүмүүс байдаг шүү. Би ч бас өөр ингээд эхэлж байгаа дүнгэж YouTube эхэлж байгаа. Тэгээд та нар бас намайг дэмжиж баярлж байна. Бүгдээрээ л хиндээ тэгэл биний гоё дэмжил артистууд юм бас би бинтэй нэг тийм муухай харилцаатай байдаг шүү дээ. Тийм. Ямар гоё дээ шүү дээ. Ер нь хөвчлэн. Тэгээ нөгөө сошиал ингээ гоё хөгжсөн болохоор зүгээр асуугаад л үзэх хэрэгтэй тий. Тийм. Тэгээ нөгөө их завхан хүмүүс ч таарлах нь аягаар. Тийм. За бид хоёр өнөөдөр яг ямар бэлтгэж зүйлээ нэрээ. За өнөөдөр би чиний өсний гоёл өмссөн хувцсыг хараад амар гоё нөгөө 100 цаг дээрээс нь ирж байгаа учраас илүү зуныг санагдуулсан өнгөлөг. За ялангуяа 2019 оны тренд өнгө буюу шүрний өнгө. Дээрээс нь шүрний өнгө нь болохоор бас 20 оны яг тренд өнгөний дараа нь орж байгаа байхгүй. 20 онд бас дахиад батсан юм. Тэгэхээр тийм өнгө ашиглаж чадчих чинь. Тэгээд ер нь охтууд айгуу тийм хамар тавьж чаддаг шүү дээ. Тэгээд яг яах вэ? Замыг яах вэ? За ер нь хамар дээр тавьж байгаа гэрэл өргөн батсан бол хамар өргөн харагддаг. Тийм болохоор би хамар дээр гэрлийг ойлгохгүй нарийн хэмжээгээр гаргаж өгөх юм бол гоё. Мэдээж дээрээс нь тагшин татах хэрэгтэй л дээ. За мэдээж нөгөө хамарны жоохон асуудалтай ч юм уу, жоохон өргөн хамартай бол тэрийг засаад том юм маш зүг гаргаж
тэрийг одоо Уян бас хөөрхөн болж байна. Амар гоё нэчрэл. Яг артист болох гэж байгаа хүмүүстэй юу гэж тэгвэл за бас жоохон ингэ шантарчдаг штеп. Ингээл дөнгөж артист болчоод хүн бодоол ингээл амар фейлдэл хүмүүст амар шантраасаа зүвч чадахгүй маань ингээл тийм. Ер нь бол ерөөсөө шантрах хэрэггүй. Хийгээл би энэ тэгжэл зөвлөдөг. Яг тэр эн чинь нөгөө математикийн том яа биш. Сонсоод ингэ цэжлэх юм биш. Цэвэр нөгөө гарын ураг болон мэдрэмж байдаг учраас энийг чи гартаа оруулж байгаа. Заавалч хийж ээж гартаа оруулах. Тийм болохоор ерөөсөө л зогсолтгүй хий. Тийм бод. өөрөөгч бүтэн болно тий. Тийм. Одоо тэгээд манай Монгол хотод ч бас аягүй мейкапт дурлдаг болсон. Одоо хөмсөг. Хим хэлчихээр амар гоё юм л шүү. Тэгээ миний хим өгдөг гарцсан. Тийм нэг болгортой болчихсон шүү дээ. Айгүй их тренд болоод шүү дээ. Энэ жилийн тий хөмсгний хим бол тийм салон болгон хийгээд. Тийм хөмсгний хим болон нөгөө арт залгаж босгох юм аяа бол. Тийм. Тэр нь ч илүү залуухан харагддаг санагддаг надад бол. Тэгэл айгүй хөөрчлөгдөх юм тий. Тийм. Нэг бол нарийн хөмсг яг л ингээл арт залгаар тэгэл нэг өөдгөө дагаал өөрчлөгдөх. Тэр тийм шүү. Өөх надад шал үү. Тийм үү. Би юм яад амар сонин шүү. Хоёр хөмсгөө өөр бодох дуртай шүү. Аа. Ер нь бол би бас санал үргэн. Энэ дээр яа тэгэхээр Хоёр сонин яг нөгөө нэг ив ичлэн бахаараа жоохон хингл харагдаж байна. тийм Надад таалагддаг шүү. Тийм. Ээл яг байгаа юм жоохон өөр мөрөөлчихвол тийм нэг гоё итгэж юм шиг гойсон гэдэг тийм. Хүмүүсийн бодохоор бол би ч төстэй болох гэж хичээдэг л тийм. Тийм тийм. Хүмүүс тийм юм дуртай. Тэгээд над шиг бас биш байх гэж боддог тийм. Тэгээд хүмүүс чинь өөрсдөлтч наруудаа ялангуяа нөгөө өөрийгөө буцаараа өөрийнхөө өг их сайн мэддэг болсон. За энэ нэг юм гэл нэг гэж ярьдэн шүү дээ бас. За зүг. Гэнэ хүнээр бодлохоос айгу гоё мэдрэмж авдаг шүү. Тийм харин тийм ээ. Өөрөө хүнээ бодулж ирсэн үү? Бодолчихсон. Нэр чинь нөгөө өмнөх студид ажил дээр бас нөгөө видео хийх ч юм уу тий нөгөө жишээлбэл загварын тавшаа ондоорч ч юм уу реклам ч юм уу клипний юм бас туршиж үздэг хүрсэн нэр ч юм уу тийм болохоор тийм тохиолдолд бол бас өөрөөсөө бодчихсон. За өнгөлөг гоё зуны бодолтой гэж байгаа учраас би жоохон том ширхэгтэй пигменттэй цайвар саваа сонгож авлаа. Энэ тэнцтэй гоё тийм. Тий. Энэ таа шүү. Шилэн. За нүдэн дээр болохоор ерөөхдөө хөнгөн бодлын. За бид хоёрын өнөөдрийн бодлогын гол ялгарах зүйл нь болохоор за одоо яг сихэр гардаг гэсэн буюу энэ хэсгээр хоёлаа orange тоолох юм. За дээрээс нь сонирхолтой. За тэгэхээр нүдийг ойлоо чуть жоохон үзэсгэлэнтэй хайлтуулах үгнээс жоохон дээрч. Дэд жоохон дээрхгүй. Гоё. 사실은 나도 뭐가 뭔지 잘 모르겠어 어쩌다 우리 여기까지 알 수 없는 Энэ нэг гадаад дэвтгүүд юм үздэг байхгүй мейкап хийдэг. Тэгээд тэд нар ингээд яг артистууд хоорондоо уулзаад ингээд гоё гоё бичлэг хийгээл. Тэгээд тэрээс би санаа аваад яагаад бас Монголд тэгж болохгүй гэж бодоод бас чи хүмүүс зөвшөөрөх болов уу гэсэн л тоо. Асуувал үзье гэж бодоод тэр хүмүүсийг маш тандаас бодож ирсэн. Танах хамгийн ихний зочин байлаа гэж. Гадаад артистууд айгүй их тэгж байдаг шүү дээ. Хоёр талдаа л би биндээс дэмжих зорилгоор бас одуудын артист гээд орсон нэг тийм Никитагийн бичлэг байсан байхгүй юу? Өөрлөгөө. Тэр бичлэг амар таалагдаад Instagram дээр даах дуртай артист байдаг уу? Би болохоор нөгөө ер нь жоохон юм өөрөө зураач юм болохоор зураг талдаа зураач нарыг айгүй
таах дуртай байдаг. Арт чиглэлээр. За тэгээд зэрэг нэг мэдээлж явж болохоор яг зэрэг урлагийн бүтээл харж байгаа санаа авах юм. Тийм үү. Яхаас артист байна. Тэн хөө. Зүгээр дуртай. Чимээ. Мөнгө болохоор контрол гэсэн юм байна. Бодох хүмүүст сурцсан мэт юм. Тэгээ Тийм шүү дээ. Сургууль. Мэдээлэл бол бүр амар супер. Анивчих ч юу. Plus ing LOV를 붙여보면 사랑인 것 같고 say goodbye를 지야. 붙여보면 헤어질 것 같고 Одоо хөрхөн цэглээд явчих. Зураг зурнаа. 내 맘은 아직 ing Сэрч зурж байгаа учраас хэлбэр бол ерөөсөө тоосонгүй. Зурж байна. 좋아한다고 보고 싶다고 그 말은 왜 못하니 Яа, тань хогоог томтой. За энэ бүлэгтээ хаашаа байна. юу гоё playtime маань гэх юм шиг. Тийм шоугаа явбал их гоё спешиал гоё яригдав. Яа, хоёлын дээрээс хайлайт. Жохон бартуу хайлайт. say goodbye를 붙여보면 헤어질 것 같아서 ing just ing Готлоо өцтэй биш. Яг гэнэ нэг акценттэй явах учраас тэгвэл гоё харагдах гэж байна. За. Тэр тусмаа. За яг энэ нэг. За болж 1, 2, 3, 4 1, 2, 3 너 그래 너 요새 너 조금 이상해졌어 За бичлэгийн маань энэ үржил үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэхүү гоё бодолтыг хийсэн сүгээдээ маш их баярлалаа. За тэгээд намайг ер нь дандаа охтууд үздэг. Тэгээд миний үзэгч нарт хэлэх үг байна уу? за хотодтой хандаж хэлэхэд мейкап бол урлаг болоод хүчиж гисэн байна. Тийм болохоор өдөр тутамдаа болон гоёлын үедээ ч гэсэн өөрийгөө гоё будад сураарай гэж уриалмаар байна. Тийм шүү. Тэгээд ер нь эмэгтэй өдөр болвол нүрээ будд юм чинь нэг гоё будаа сурчхад бол гингүү. За тэгээд өнөөдрийн бичлэгийг хийхээ зөвшөөрсөн танаа хамт бол маш их баярлалаа. Энэ их завгүй ажлын хажуугаар намайг ингээд хэлгэсэн маш их баярлж байна. За тэгээд цаашдаа ч гэсэн бас иймэрхүү видеонууд би хийх төлөвлөгөөтэй байгаа. Та нарт маань тэгээд бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол лайк. Тэгээд манай номер 78 студийг инстаграмаар дагаарай. Тэгээд subscribe дарахаа мартаваа. За дараагийн бичлэг хүртэл баяртай.